үзэгчтэй бүхэн сайхан амарцгааж байна. Чөлөөдөр өмтөлийн бидлүүзээс бэлтгэн хүргэдэг хинэн хинбэ ярилцлагын нэвтрүүлгийн ээлжид дугаар эхэлж байна. Манай нэвтрүүлгийн удаагийн дугаарт Эрдэнэтийн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Эрдмит компани гүйцэтгэх захирал Мөнх Төвшин өрөвдө оролцож байна. За энэ оройн төргий. Урилга авсан. Баярлалаа өрсөнд. Тэгэхээр сайн хэллээ Эрдэнэтийн брэнд бүтээгдэхүүн нэр бас танай компани бүтээгдэхүүн шалгарсан байна. Үзэгч олондоо танилцуулаач. Их гоё шагнал авсан байгаа. Тэгээ энэ маш том хариуцлага ирж байгаа. Тэгээд Орхон аймгийнхаа нэрийг гарах сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн төлөө хичээлж ажиллана гэсэн чин хүсэлтэй байгаа. Ямар онцлогтой бүтээгдэхүүн үйлдвэрлэв? Ямар шалгуурыг даваад ингээд брэнд бүтээгдэхүүнээр шалгарсан бэ? За бүтээгдэхүүн маань бол адууны чанж утсан гита гэж байгаа. Тэгээд чанж утсан гита, хита гэдэг олон нэр томьёо хэлдэг. Ер нь бол адууны гиз дотор байгаа. Адууны гиз дотрыг үйлдвэрт чанаад тэгээд хүүтэн хутлаханд оруулаад тэгээд үйлдвэрийн жорыг оруулаад ерөнхийдөө маш гоё бүтээгдэхүүн гаргадаг л да. Хүмүүс ирчээд зарим нэг бүтээгдэхүүнийг катц юм уу, энэ одоо яг юу вэ? Бараг малд байд юм уу гэж гайхтал одоо сайхан амтагддаг. Тэгээд гол онцлог маань юу вэ? Ер нь бол манайх Эрдэнэт компани мах боловсруулах үйлдвэр. Мах боловсруулах үйлдвэр өөрөө амьд малыг амьдаар нь худалдаж аваад оторлоод бэлдээд туулж ирээд үйлдвэр дээр анхан шатны шинжилгээгээр оруулаад тэгээ шатны стандарт шаардлага технологийн гормын дагуу одоо малыг төхөөрдөг. Тэгээд энэ төхөөрөх явцад бол малаас 3 нэр төрлийн бүтээгдэхүүн гардаг юм аа. Нэгдүгээрт мах гарна, хоёрдугаарт арьс шир гарна, гуравдугаарт дайвар буюу гиз дотор их зөнгийн бүтээгдэхүүн гардаг. Тэгээд адууны гита маань бол энэ гиз дотор их зөнээс гарсан одоо дайвар адууны гизээс шилж сортлоод хамгийн сайхан тархан гитаг нь бид нар чана. Орхон аймгийн брэнд бүтээгдэхүүн гэхээр л одоо бид нар сэлэнгэд очиод талах загас одоо хөвсгөл очиод нөө цагаан загас гэдэг тийм утсан одоо завхны сармис одоо юу алдартай үнэтэй байдаг ч юм. Энэ утгаараа бол аймгийн нэрийг санагдуулах тэгээд тухайн аймгийн одоо онцлог шинэ зүйлийг агуулсан байх хэрэгтэй. За манай үйлдвэр болоод тухайн аймагт байрлалтай. За мал төхөөрөх мах хэвшин боловсруулах чиглэлийн юу нөө 45 үйлдвэр байдаг гэдгийг болгочиг өнөөдөр байдлаар яг тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа. 13 багтхуу цөөхөн хаалтаа. Тэгэхээр байнгын үйл ажиллагаатай явуулах энэ үйлдвэрээс гарч байгаа энэ бүтээгдэхүүн маань аймгийн нэр болж одоо бусад аймагудлаа үйлдвэрт боловсруулсан гита. Тэгээд энэ гадаад экспортод чанж утсан гита гэдэг нэр ярих юм бол энэ маш гоё би маш бахархалтай сайхан бүтээгдэхүүн болох байгаа. За тэлгүй яг ямар ч үсэн Эрдэнэтийн хонцлог харуулсан бас брэнд бүтээгдэхүүнтэй боллоо гэдгийг үзэгчдээ бас энэ ширмдуулах байна. Эрдэнэт компани тухайд хэдэн хүмүүс үйл ажиллагаа явуулж эхлэв? За манай үйлдвэр 2012 оноос үйл ажиллагаа явуулсан. Ер нь бол уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг 2001 оны 11 оны 12 сарын 1-ний өдөр нээлттэй дуудлага худалдаж авсан төвтэй тийм. Тэгээд худалдаж аваад 12 оноос гэрчлэгээ аваад үйл ажиллагаа явуулсан. Одоо 12 оноос бол 4 бараг 5 жил болох гэж байгаа юм үйлдвэр байна. Тэгэхээр та Мөнх Төвшин өөрийгөө үзэгчдэд танилцуулаач ямар мэргэжилтэй хүн бэ? За. Би санхүүгийн эзэхийн дээд сургуулийг 2007 онд төгссөн. За 10 жил бол шинжлэх ухааны технологийн дээд их сургуулийн материал лицейг төгсөж одоо 2007-оос 8-аас 9 онд хадгаламж банкн дээр эдийн засаг хийж байгаа. За 10 оноос хойш энэ компанид ажиллаад тэгээд 12 онд үйлдвэрийг худалдаж авахд гүйцэтгэх захирлаа томилогдож ирсэн. Ийм л юм аа. Цаашдын зорилго юу төлөвлөж байна одоо? Компани одоо. Компани. За нэгдүгээр зорилго бол манайх экспортын шаардлагыг хаад Орсын холбооны услуг экспортлж байгаа. Манайх дотоодын зах зээл дээр нэг төдийлнийг анхаарал төвөөр ер нь төлхөө бөөний худалдаа хийснээрээ бид нар бас энэ жилээс өмнөх жилээс ер нь стратеги өөрчлөлт бодлого барьсан л да. Тэрний үхээр бид нар дотоодынхаа хэрэглээ буюу Монгол улсынхаа нийт одоо хэрэглэгчдэд зориулаад энэ ресторан завын газар хоолоор үйлчлэгч байгууллагуудаа мах махан бүтээгдэхүүний англи ашиглаад яг үйлдвэрийн стандарт гормоор одоо бэлтгэгдсэн энэ мал маань өөрөө малын эмнэлгийн ариун цэргийн маш өндөр шаардлагыг хангасан байдаг. Энэ
одоо анхан шатны энэ эхлэн боловсруулах цехээс гарсан бүтээгдэхүүнийг хоол үйлдвэрлэлийн байгууллагуудаа нийлүүлдэг энэ тал дээр хамтарч гэж дотоодынхаа холбоос их гэдэг гол стратеги ярьсан. Тэгээд 2015-16 оноос бол бид нар бол дотоодынхаа зах зээлүүд төлхөө анхаарал махыг хэрэглэгчдийн өсөлт шаардлагаа жижиглээд ангилаад шулаад боловсруулаад гаргаж байгаа. Цаашдаа бид нар бол энийг сүлжээ дэлгүүр, сүлжээ маркетинг, эсвэл бүр цаашлаад одоо сүлжээ борлуулалтаар бүх зэгүүд аймаг сондод дээр нь нийслэл хатлага сүлжээ дэлгүүр оруулаад мах бүтээгдэхүүнийг жижиглэнгээр хөглөх нэгдүгээр зорилго. За хоёрдугаарт мэдээж компани нийгмийн хариуцлага олон улс үндэснийхээ махыг биомахыг олон улсад таниулах Монгол орны эко биомах маань ямар үнцэнтэй, ямар ашиглалтай гэдэг тэрийг одоо хөрш хоёр орондоо танилцуулах. Цаашлаад энэ боломжтой 3 дахь орондоо махыг экспортлох ийм зорилготой ажиллаж байгаа. Та ер нь яг хүүхэд ахуй цагтаа юу мөрөддөг гэсэн бэ? Ямар хүн болно гэж боддог гэсэн бэ? Яг одоо энэ мөрөдлөг биелүүлээд яг энэ хүссэн салбарт ажиллаж байгаа гэж үзэх үү? За их гоё асуулт байна. За би манай ээж аав бол хоёулаа санхүү нэгтлэн мөрдөх бүртгэлийн мэргэжилтэй. За манай гэр бүлээс одоо манай одоо 2-3 үеийн хүүхдэл санхүү нэгтлэн мөрдөх бүртгэлийн чиглэлтэй. Эсвэл тэр талаас аймаг ер нь бол тэгэл санхүү математик тоо гэж багасаа л юм байсан. Тэгээд мэдгүй одоо жоохон бахта бодлууд мөн өөрчлөгдсөн болоо да. Нисэгч, жолооч тэгэл аавшгаа одоо нэгтлэн модч юм тий. Явж байгаа санхүү эдийн засгийн сургуулийг төгссөн. Төгссөн мэргэжил маань бол бизнесийн удирдлага буюу магистрийн маркетинг хүний нөөцийн мэргэжлээр мэргэжсэн. Тэгэхээр энэ талаас илүү сонирхолтой. Одоо энэ чиглэлээр ажиллаж байгаа болохоор ажил мэргэжилтэй сэтгэл хангалуун байгаа. Эрдмит гээд компани Эрдмит гээд яг нэрлсэн юм бол энэ аюун ингийн зөв юм бол одоо яг эрдмийн бүртгэл мэдээллийн төвдөөс авч компани наахтай гэдэг. Аюу олон нэр бодож олсон маш олон нэр дэвшүүлсэн боловч ер нь бол бидний бодсон хэмжээ байгаач гэсэн яг эрдмит гэдэг үг маань өөрөө эрдэнтийн мах гэсэн үг байгаа. Тэгээд мит гэдэг үгийг нөгөө англиар бол мах, монголоор болоод галиглаар бичих мит гэдэг ингээд хүний чихэнд юм алдцгүй боловч яг цаанаа болоод эрдэнтийн мах гэсэн утгатай ийм л нэр байна. Нэг сонирхолтой. Ер нь яг сургуулаа төгсөөд их богино хугацаанд ер нь яг энэ компани байгуулах үйл ажиллагаа толботоод ингэж явчлаа гэж ойлголоо. Нэг талаас аягүй хацтай, нөгөө талаас аягүй том боломж надад ирсэн. За тэгээд сургууль байхдаа би 2 дугаар курсээс ер нь бол маркетингийн судалгааны ажил, за 3 дугаар курсээс байгууллагуудын одоо судалгаа, сурчлагын тэгээд 4 дугаар курсээс бизнес хөгжлийн төв төгсөгчдийн бизнес холбоо төрийн бас байгууллагуудад маркетинг судалгааны чиглэлээр судалгаа хийдэг. Судалсан судалгаан дээр дүн шинжилгээ хийгээд зарим нэгэн байгууллага маркетингийн зөвлөгөө өгөх чиглэлээр ажиллаж байсан. Тэгээд энэ маань миний ажлын маш их нөлөөлсөн. Таны хувьд яг энэ ажиллах арга барил, ажлын талбартаа баримтлаг зарчим гэвэл онцлог гэвэл та юу болох вэ? Миний хувьд бол ер нь бол гүйцэтгэл аяг гэж бол ямар нэг зүйлийг чанартай гүйцэтгэлтэй яг чин сэтгэлээс хийх юм бол ямар нэг үр дүн төрнө гэж боддог. Тэгэхээр гүйцэтгэл маань юм бол гол үзүүлэлт маань гэж бодож байна. Ер нь бол ажилдаа баримтлах зүйл бол их хэсэг бол дуусах хэрэгтэй. Хэрвээ чи хийж байгаа бол сэтгэлээ тэгж шингээх хэрэгтэй гэдэг. Удирдлага зохион байгуулалтаар хангахтаа ч гэсэндээ бас ажилтаа албаагчдаа энэ одоо үгийг хийж зөвлөж явах уу? Ер нь бол залуу захирлах, залуу удирдлага тэгэхээр юу бол нэг диктатурын систем биш. Ерөнхийдөө бол нээлттэй ярилцах, зөвлөлт системээр явдаг. Тэгээд манай компани ажилчид, албан агчид хамтарч үзэгч байгаа найз нөхдөд маань бол ер нь бол компанид бол нээлттэй. Гэхдээ бас хийх ёстой гэдэг бол сайн гэдэг. Арын албан маш сайн харилцалтай авч байгаа. Тэр утгаараа өнөөдөр бидний брэнд бүтээгдэхүүн гарах хэмжээнд хүртэл ажиллаж чадж байгаа гэж бодож байгаа. Ер нь ямар тохиолдолд бас хүнд шантрах үеуд гарна тохиолдол нь энэ цаг үедээ ер нь яаж даван тулах вэ? Бэрхшээл тулгарна тийм ээ? Тий, мэдээж бэрхшээл тулгарна шантрах үе. Бас шантрах гэхээс илүүтэйгээр мэдээж ихсэн юм чинь дуусна гэдэг нэг залуу ирчүүч юм эслээрээ хэрэг хийдэг гэж байна.
Тэгэхээр одоо бол бас хямрал гэж ярьж байна, хямрал тохиолдож байна гэж ярьж байна. Ер нь нийгмийн ер нь ямар ч одоо цаг үед амжилттай байх, амжилттай ажиллах гол хүчин зүйл шалтгаан юу байх вэ? Юу байдаг гэж та боддог вэ? Бодож хариулах их юу асуулт байна. За хямрал өөрөө хоёр том боломжийг олгодог. Нэгдүгээр та өөрөө дараагийн одоо нээлттэй тэр өсөж дэвсэх болоход өөрийгөө бэлдэх боломжийг бий болгож байдаг. Өөрөөр хэлбэл одоо хямарж байгаа энэ үед та хамаг зардал тооцоо бүх одоо төлөвлөгөөнүүдээ бэлдээд дээр нь дараагийн энэ боломж шансан дээр та бусдаас төрүүлж алахын тулд өөрийгөө бэлдэх хугацаа болгож байна. Хоёрдугаар хямралаар бид нар асуудалтай байгаа зүйлүүдийг нүүрт болж боддоор тулж байгаа болохоор тэрнтэй яаж тэнцэх тэр нэг системийг арга зүйг олох энэ хоёр том боломжтой болохоор хямралаас бид нар бол айх шаардлагагүй. Энэ бол бидээс дараагийн том амжилт руу алхах том одоо бэлтгэл сургууль болох ёстой. Тэгэхээр энд бол одоо бусад байгууллагууд хямарж जैन бүх зүйл хүндрэлтэй асуудалтай гэхээс илүүтэйгээр биднээс дахиад ирээдүй байгаа дахиад бидэд хөгжих шанс байгаа. Тэгэхээр бид нар бүгдээрээ энд яаж бэлтгэх вэ гэдэг одооноос анхаарах ёстой л гэж байна. Ямар нэгэн байдлаар одоо энэ хямрал гихч зүйл мэдрэгдэж байна уу? Яг эдийн засгийн тоогоор бол мэдэгдэн л дээ. Борлуулалт хэдүүвтээс одоо хэдүүвтэй ерөнхийдөө бол нөгөө худалдаа авалтлын график харахад бол хэр хөндлөлттэй эсвэл гуралтай мэдээж тоогоор бол энэ бол мэдээж хөндлөлттэй зүйл бүх зүйл эдийн засгийн хувьд өмнөний өсөж байгаа ингээд одоошоо явуулж байгаа тийм юм бол ажиглагдаж байгаа тооны хувьд бол брэнд бүтээгдэхүүн гаргахад одоо ямар санаа юу нөлөөлсөн бол гой асуулт байна. Ер нь бол яг одоо махны үйлдвэрүүд амх хэвлэн боловсруулж байгаа үйлдвэрүүд бол гадны төсний зочд ирэхэд заавалчгүй Катараа бид нар чанж өгдөг байсан. За энэ маань юу гэхээр энэ үйлдвэрт ажиллаж байгаа бүхэл хүн тухайн малаас гарч байгаа дайвар бүтээгдэхүүнийг мэддэг байх хэрэгтэй. Тэгэхээр адууны хитан маш гоё шимтгийжэлтэй хамттай. За дараа нь бас манай бүтээгдэхүүн адууны өвхрийн утсан чансан годон гэж бас байна. Тэгэхээр үйлдвэрээс гарч байгаа дайвар бүтээгдэхүүн дотор нь ажиллаж байгаа ажилчид бол бүгдээр мэддэг. Тэгэхээр хамгийн гоё зүйлээрээ хамгийн хүчтэй зочноо дайлжснаас энэ эсвэл энийг одоо чанаад батаад хүн болгонд хүрэх юм бол энэ маш өөрөө гэгээлэг сайхан зүйл юм байна л гэдэг. Эндээс л юусаа харчихсан байна. Танай компани одоо 4-5 жил 5 дахь жилд үйлчлэж байгаа чинь тийм ээ. Яг энэ жилүүдэд ер нь компани хамгийн томоохон ололт амжилт өрнөлөө гэвэл юу байсан бэ? За компани үгүй бол доктортой дараа нэг зүйл байна. Манай яг нийт ажилчдын орох гарах хүслийнхаа нэг 10% нь солигдсон байт юм. Тэгэхээр үлдсэн 90% доктортой гэхээр энэ үйлдвэрт ажиллаж байгаа ажилчин албаагч маань ажилтны амын нэгэн сэтгэл хангалттай ажилтсан юм байна гэдэг нэг зүйл байна. Хоёрдугаар энэ хамт олон маань байгаа болохоор нэгдүгээр одоо 5 жил авах гэдэг тийм шилдэг төлөвлөгч байгуулагдчихлаа. Шилдэг 40 аж ахуйн нэгжээ шалгарчлаа. Дээр нь Орхон аймгийн брэнд бүтээгдэхүүнийг авч явах том хариуцлагыг нуруунд дээр өгчлээ. Тэгэхээр энэ дээр бид нар маш их уушаад дараагийн бүтээгдэхүүн одоо бусад зүйлээр аюул том анхаарч эхлэх байх л та. Ер нь шагнал урамшуулал, шагнал гихч зүйлийг ер нь өөрөө хувьдаа юу гэж ойлгож явдаг вэ? Мэдээж хийж бүтээсэн зүйлийг үнэлж байгаа үнэлэмж тэгээд өөрөө энэ маань өөрөө маш том хөшөөрөг. Тэгээд манай компанид бол маш том ирч хүчийг үзсэн. Таны хувьд залуу мэрэгжилтэн залуу удирдагч байгаа шүү дээ. Ер нь ямар удирдагч вэ? Ажилтнаа одоо удирдлага зохион байгуулалтаар хангах хатуу байр суурь дээр хийж явдаг эсвэл зөөлөн байдлаар ингэж зохион байгуулж явдаг ч гэдэм олон талын одоо удирдагч гэдэг шүү дээ. Таны хувьд ямар гэж хэлэх вэ? Яг өөрөөсөө дүнэлт хийх юм байна л да. Өөрөөсөө дүнэлт хийгээл би ер нь яаж арга барилаар явах юм бол энэ хамт олонны итгэл найдварыг хүлээж тэ уртаа гарч одоо хүндлийг хүлээж явах юм болоо гэдэг өөрөөсөө хэлж бодсон. Тэгээд хамгийн түрүүний баримтсан бодлого бол хуучин систем шиг та хийх ёстой энийг тийм хугацаанд хийх ёстой гэхээс илүүтэйгээр ярилцээ ямар арга замаар шийдэж болохоор байна. Хамгийн зөв хөлбөр найл нь байна.
зөв хөлбөр дээр бүгдээрээ шийдлийг хамтдаа одоо хэрэгжүүлээд боломжтой хөлбөрөнд тушаад зөв хөлбөрөөр цаашдаа яаж хөгжих үү гэдэг ер нь бол зөвлөлтөж явдаг гэх юм уу тий. Хатуу зөөлнө гэж асуусан. Аль нэг бол зөөлөнд орох юм тий. Зөөлнө гэх юм уу. За баярлалаа. Таны хувьдаас чөлөө цагаараа юу хийх вэ? Залуу хүн өөрийгөө хөгжүүлэх тал дээр хэрхэн анхаарах вэ? Чөлөө цаг гарвал юунд хөвчлэн цагаа зарцуулдаг вэ? За би залуу хүн бас хаяг тэгээд гэр бүлтэй болсон. Тэгээ одоо би бол манай том хүмүүс 4 настай охин маань 1 настай гэх баг хүүхэдтэй айл бол чөлөө цагаа бол мэдээж гэр бүлтэй өргөдтэй л зарцуулж таарч байгаа. Боломж болцоох юм бол ахис сурмаар байна. Бас хоббигоор бас бэлтгэл хийхтэй сакс тоглох юм. Ийм үзүүл цаашлуулмаар хүсэж байгаа болж амжихгүй л юм л да. Одоо ер нь цаашдаа ойрын хэдэн жил явсан гэж юм уу? Өөр газар орон нутагт амьдрий илүү их зүйл өөр ажил эхлүүлж гэдэг юм. Ийм бодол зорилго байгаа. Ер нь Эрдэнэ хоттой л байх хүсэл зоригтой юу? Би 2009 оны намар 10 оны намар ирсэн юм. Яг сайн оноо сайн мэдчихвэн. Тэгээд ер нь хотын хөтөлтэй. Хотоос ичээсэн. Эрдэнэ тот бол маш сайхан утсан гэсэн. Энэ бол өвдөө маш гоё бол анхан зундаас ирхэн цагаагаар хэмжтэй газар зүүн байрлалын үед бол оновчтой. Дээр нь Монгол орны эдийн засгийн дунд өрж явж байгаа энэ сайхан олон барьжуулах үйлдвэрийг ажиллаж албаагч болсон хүчнүүдтэй ярилцах хөрөх боломжийг бий болгодог. Одоо 2-3 дахь сайн мэдгүй те маш мундаг сайхан гот. Тэгэхээр энд бол ажил амьдралаа үржүүлсэн болохоор эндээс би маш их гоё үеийг хасна. Тэгэхээр ойрын төлөвлөгөөнд бол иччээ явж юм уу скол амьдрий скол буцаад нийслэл хугацаа гэсэн төлөв бол байхгүй. Эрдэнэт бол маш гоё газар. Энд хийж бүтээх маш их зүйл байна. Амжилт таныхаар юу вэ? Амжилт бол аюу энгийн байдаг шүү. Энд ирээд сууж байгаа ч бас миний амжилт гэж магадгүй тийм. Амжилт бол зорхийг хийхийг хүссэн зүйлээ хийж оролцож байгаа нь өөр амжилт. Ямар нэгэн зүйлийг олдно гэдэг нь өөрөө цаана ямар нэгэн дүнд үр дүнд хүрнэ л гэсэн. Тэгэхээр хийх оролдох хийх сэтлийг төрнө гэдэг нь өөр амжилт. Тэгээ эндээс цаашаа тавьж байгаа. За баярлалаа гэсэн хариултуулаа. Цэнхэрлэгцээ үзэн суугаа бас үзэгчдээ хин нэгэнд хэлхийг хүссэн, талархлаа илэрхийлэхийг хүссэн үг байвал таас хэлээч. За бүх зүйл талархал илэрхийлэхийг хүсэж байна. Ер нь бол амьдтай бие биенээ хайрлах гэдэг энэ сайхан үг маань өөр агуу гүн зүйл. Тэгэхээр энэ маань өөр бид нар усан зохиомж байгаа хүн гэдэг утгаар бүр бие биенээ хайрлаж яваарай, үнтгэж яваарай гэж хэлдэг. За баярлалаа. Танд амжилт хүсье. За баярлалаа. Үзэгчдээ хин хэмбэ нэвтрүүлгийн өнөөдрийн дугаард Эрдэнэт кантоны гүйцэтгэх захирал Мөнх Төвшин өргөдөө оролцож сонирхолтой сайхан ярилцлагыг өрнүүлээ. Дараагийн дугаараар иргэн уулзлаа. Баяртай үзэгчдээ.